Саяын энэ танилцуулсан бүх технологиудыг хялбарчлаад ингээд плакат болгон дээр нь технологийн танилцуулсан байгаа. Тэр мушкаж орлон гэдэг нь юу юм, хуурайшуулдаг жорлон гэдэг нь юу юм, үртстэй жорлон гэдэг нь юу юм, тэр септик танк гэдэг нь юу юм, тэр бактери гэдэг нь юу юм гэдэг. Ингээд бүгдийн плакатн дээр тавьсан байгаа. Эдрийгээ бүгдээрээ нэг гүйлгээд харцгаач идэх үү. Тэгээд технологийнхаа дадлага руу оръё. За манай сургалтын 1-р баг бол Чингэлтэй дүүргийн 14-р хорооныхан байгаа. За сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За юуны өмнө бас энэ арга хэмжээг зохион байгуулж улс орон даяар хөдөлгөөн өрнүүлж байгаа нутгийн шийдэл сангийн бүсгүйчүүдтэй болон сурагч багш нартай баярлалаа гэж хэлье. За 5 технологи сонгороо гэсэн. 5 технологи тэгэхээр бид нар бол 5-аас нь эхэлсэн байгаа. 5 гэдэг нь болохоор би үнэлгээ хамгийн өндөр үнэлгээ буюу бусдад таалагдах гэж ойлгосон байгаа. Тэгэхээр хуурайшуулдаг технологи буюу бордоо болгож авах технологи бол одоо энэ Канада, Америкийн хойд хэсэг тэгээд энэ хүйтэн гурамсгалтай улс орнуудад дуршигдаад Монголд бол бас нэлээд яригцэлтэй 2010 оны үед баха. За 12 онд л бол оюун гэр сайдтай уулзж байхад бас ярьж л байсан. Оном сангийн Наранбаатар гэдэг доктор бас биотехнологийн чиглэлээр хамгаалчаад ярьж ирсэн. Энэ бол яг орчиндөө тааруулаад одоо нэг өөрсдийнх нь амьдарч байгаа сууцандаа тохируулаад янз янзын байдлаар гарч байгаа. За Канада, Америкийн хойд хэсгийн нөхдүүд болохоор байшингийнхын дээр подгол хэсэгт маш том хэмжээний танка байршуулад нөгөөт нь 10-20 жилийн давтамжаар ингээд цэвэрл бордоолоо явж идэг байгаа. А манад болохоор яг тиймэрхүү нөхцөл байдлыг одоогоор хийж чадаагүй юм уу бас хүмүүс хархан ашиглаж эхлэегүй. Гэхдээ энэ бол хамгийн бидний манай бүгийн үүднээс ярилцж хамгийн сайн тийм технологи гэж ойлгож байгаа юм. Хуурайшуулдаг нь бордоогоо аваад хэрэглэж чинь дээрэс нь энэ ус одоо шүлт ус баах хэрэглэн дээр зардлаа хэмжинэ. За хоёрдугаарт нь болохоор буюу 4 оноо авсан нь болохоор септик сорволдог хоёр ерөөд ойролцоо гэж үзсэн. За септик бол яг нэг үе шаттайгаар усыг цэвэршүүлээд лаганд тунаад бохор уусан. Тэгээд дараад нь байгальд гарах боломжтой усуудыг бас шүүдэг юм байлээ. Энэ технологиг бас би урд нь бас нэлээд бас харж л байсан. За сорволдог бол бас ойлгомжтой та бүхэн бүгд мэдж байгаа тий. Би болохоор нэг юм санаа байгаа. Сорволдог септик хоёрыг айлуу дундаа хэрэглэх боломжтой. Миний тооц боцсноор 4 айл дундаа. Манайх болохоор ингэж байдаг гэр хороол айлууд маш олон бай. Манайхан бүгд гэр хороол 230 мянган янтантай үүнээс нэг 60 мянган буюу 5 онтой гэр буюу нэг Монгол уламжлалт гэрд амьдарч байгаа. Уламжлалт гэр өөрөө ямар нэгэн байдлаар дотроо нойлоо шийдэх боломж нь бас тэрийнхэн ховор хэцүү. Тэгэхээр хашаа 4 айл ингэж уулзуур огтлцчоо тохиолдолд эндээ нэг танк хийж болж байгаа юм. Септик юм уу сорволдгаач юм уу тийм ээ. Тэгэхээр эндээсээ тусдаа өөртөө орчин нөгөө нэг юуг нойл бохор ус болон угаацаа нэг бас тусдаа шийдэх боломжтой байх. Ингээд шийдэх юм бол одоо чинь энийг шийдэхэд нэг айл энэ чинь сорволдог юм уу хамгийн хэмжээ зардлаар сорволдог хийлээ гэхэд 2-3 сая төгрөг гаргана. Би энийг яагаад мэдж байгаа гэхээр 2-3 сая төгрөг гаргана гэхээр би өөрөө 2013 онд би цусланд гарч амьдарсан. Тэрнээс өмнө би 32-ын тойрогт байсан маш их бохирдолтой утаатай. Тэгээд дээрэс нь өстөө нэг хүрц гიშг газаргүй шгүй тийм бохирдсон. Тэгэхээр би цусланд гарч амьдраад тухайн технологи мэдгүй юу ч мэдгүй байсан болохоор хашаандаа юм үзээд л байсан. Сорволдгаар хийх гээл. Арай нэг тэр чин цусланд чинь яаж яхад голын хажууд манах. Голын хажууд болохоор бас миний бааш эсэр бусад минь бас холлох гэдэг байгаа байхгүй юу. Тэр үднээсээ би 2 жил гарan үтсэн. Усын дийлэхгүй байгаа. 4 м ухаж үтсэн, 2 м болгож ахиж ухаж үтсэн. Тэгээд тэрийг ашиглахгүй дандаа гээд ухаж буцаж хийсэн материалуудад атчаад буцаж хийгээд байгаа. Тэгээд би өнөөдрийн байдлаар би нэг 2 сая гаруй төгрөг зарлагдсан байгаа. Тэгсээр би жорлондоо орж амжаагүй л байгаа. Тэгэхээр ийм нэг системтэй мэдлэг надад өгөөгүй болохоор би өөрөө цаг хугацаанд 3-4 жилийн дотор би 2 сая төгрөг би гээд зүгээр гээд нэг урсгацсан байгаа байхгүй хинт ч хэрэггүй. Одоо тэн чинь блокууд нь байна, цемтүүд нь байна. Нөгөө ус нэвчүүлдэггүй технологиуд нь гээд усандаа хөөгдөд дууссан гээд. Тэгэхээр ямар нэгэн байдлаар нэг айлаас 2 сая төгрөг хий хоосон би үрдсэн байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ийм мэдлэгтэй системтэй мэдлэгтэй болсны дараа хийх юм бол бид нар үр ашиггүй зардлыг маш их хэмнэж чадна. За энэ болохоор ингээд энэ хоёр болохоор ингэ явчихж байгаа. Септикийн нэг давуу тал нь болохоор энийг энэ дээрч байгаа усыг ашиглаж болдог. За бүр ахаад шүүж чадах юм бол
тэр барууныхны өндөр технологи, хай технологитой нөхдөдөө ашиглаж чадах юм бол нэг бүр ахаад ахуй хэрэглээнд ашиглаж болно. Ахуй хэрэглээнд ашиглахгүй бол юугаа гаднах зүйлгээ усалж байна. Ногоогоо тарьчихна. За ийм энэ септик бол их зүгээр. Гэхдээ септик атмор тавьж байгаа өөр компаниуд байгаа. Зардал өндөртэй нэг аль шийдэхэд. Нэг аль дангаараа шийдэхэд аюух зардал өндөртэй гарч байгаа септик. Би бас эдрээ судалж үзсэн. За шидэт тайрцаг гэдэг бол надад бол тийм нэг тохиромжтой санагддаг бол уламжлалт сэтгэлгээндээ бас байгадаг шиг байна. Бас жорлон бол нүхэнд орол газар бай харагдах хэрэгтэй гэж ойлгодог шиг байна. Гэхдээ ингээд уншаад хараад хэл шидэт тайрцаг бол их зүгээр санагдсан. Манайх болохоор юунд байдаг? Голын иргэд нэг 200 м ус ирж орж ирэх боломжтой. Тэгэхээр би нэг байшин сав юм хийхдээ газрын түвшнээс дэш нэлээ өндөртөлт юмнуудаа хийдэг. Гараж л одоо усан тавтаж байгаа. Тэгэхээр энэ нэг шидэт тайрцаг маань бидний тэр нэг эрсдлийг хамгаалж нөгөө дараад нь үүсэх хор хохирол өвчин ингаас хамгаалж бас их зүгээр юм байна. Энийг бол би сая л ойлголоо. Өөр юм яасаггүй. За энэ ширэгэн гэдэг юм уу тий? Ширгэн. За. Энэ яг зөвхөн миний бодлоор бол яста би хөдөө мал дээр өссөн. Бид нар бол манайд Оронтой аймагт бол голцсон юу байдаг? Их окоп байдаг. Яг байлдааны улмөр тэгээ том окопуд бид нар тэндээ ороод гөрчдөг байсан. Тэгэхээр энэ бол биднэрт айгүй их хэрэгтэй. Тэгээ тэнцээ угаасаа өвс ногоо натур тийм юмнууд олдохгүй гэсэн зовлон байхгүй. Боломжтой юм байна. Энийг бол бас яг орчиндөө тохируулаад аялал жуулчлалын кемпүүд тэр одоо хүмүүс нас хийх боломжтой юм байна. За баярлалаа. За сайн бацгаана уу. Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За манай багийнхан ярилцаж тохироод Чингэлтэй дүүргийн ер нь Чингэлтэй дүүрч гэлтгүй ер нь нийт ард иргэдийн хувьд ямар хөө жорлон байвал ер нь боломжтой юм бэ гэдэг бид бас өөрөн дээр ярилцлаа л да. За тэгээд нэгдүгürt бидний тулгамдж байгаа хамгийн гол асуудал бол мэдээж хөрөнгө мөнгөний асуудал. Одоо яг сая бид нар өгсөн тэр плакатн дээр гой жорлонгууд байна л да. Сэвтэг ямар гэл. Тэгээ хамгийн гол нь тэрийг хийхэд тулд биднээс бас хөрөнгө мөнгөний зардал гарах гэхээр нэлээд өндөр болчиход байна. Тэгэхээр манай багийнхаа хоорондоо ярилцж шийдээд яаж ийх вэ гэхээр юусоо одоо хүн болгон мэдж байгаа бохрын кольцоо гэж байдаг. 1.2 метрийн өндөртэй тийм кольцоо байгаа. Ерөөсөө л 2 ширхэг кольцоог ашиглаад яаж жорлон хийх вэ гэдэг ийм л технологиг гаргасан. За ерөнхийдөө бол одоо энэ хажуугаас нь харахад бол ингэж харагдаж байна л да. Дээрээс нь харахад яагаад харагдах вэ гэхээр нэг өсөндөө бөөнийхөө кольцоогоо голоор нь хуваацж байгаа. Ингээл нэг талаараа өтгөн орно, нэг талаараа шингэн орно. Шингэн өтгөн хоёроо яаж салах вэ гэхээр суул дураараа шийдээд өгч байгаа. Зөвхөн суул дураараа. Суул дур маань өөрөө харахад бол ерөөсөө яг үндсэндээ харахад бол за нэг эд даны хэмжээтэй суул дур байна гэж бодоход ганц нэг юм ерөөсөө л ингээд энэ нэгээр зөвхөн шингэн урсаад нэг тал руу шингэн ороод энэ тал руугаа өтгөний нийшээгээ шууд орохоор. Энийг бол манай багийнхан ярилцсан шал энэ бол ерөөсөө хамгийн хямд зардал байж магадгүй. Яг бидний өнөөдрийн амьдралд яг зүгээр ингээд аль ч айл өчөөд баг өөрсдөө ч баг хийж болохоор ийм зардал байж магадгүй. За шингэн маань доошо буугаад яг үг гэхээр түрүүний нөгөө манай энэ зөвлөгч хүмүүсийн маань ярьж ахаар хайрга гэсэн юм давхрахтай. Энэ давхаргыг болохоор энэ бетонын кольцоо дотор бол тогтооход энэ бол нэг ядах юм байхгүй л те. Маш хялбар хараад энийг тогтоож болно. За ингээд тогтоогоод явлаа гэхэд яг хөөхлөр саарл ус маань үндсэндээ шингэнээс гарч байгаа 99.3% маань ус маань ерөнхийдөө энэ талдаа хуримтлагдаад эндээ бол 100% өтгөн маань байх. За энэ усыг бол энэ бол 2 ширхэг кольцоогоор хийцэн байгаа учраас 2.4 метрийн гүнээс энэ усыг гаргаж ирэхийн тулд бид нар тодорхой хэмжээний мотор, зотор гэл янз бүрийн бас хэрэг болж магадгүй. Тэгэхээр энэ цэвэр усыг ерөөсөө хөрсөнд нь шингээч яа л гэж байгаа. Гаргаж ирээд ашиглахтаа бас биш. Хамгийн гол нь хамгийн хямд зардал гэдэг байгаа байхгүй нөө. Илүүд дүү янз бүрийн байхгүй. Өтгөнөө болохоор ялцмагжуулах янз бүрийн байдлаар ашиглах ч юм уу, эсвэл шуус хоруулаад авчих гээд ийм л асуудал байгаа тийм. Ерөөсөө л энгийн айл болгон хэрглэж болохоор хамгийн гол нь хямд зардалтай. Бараг нэг 400-500 мянган төгрөнд багтчихаар нэг ийм л нойлын шийдэл бас байж болж байгаа юм болов уу гэж бодож байгаа. За. Эхний
санхүүжилтийн хэмжээ угаасаа жоох юм. Тийм билээ. Харин одоо энэ сүүлд бас бид нараас ярьж лээсэн л да. Ер нь 2 байх шаардлагагүй маань ерөөсөө л нэг кольцоо тавиад голоор нь яг ингээд хуваачхад бол тэгээд энэ шүүлтүүрээ жоохон дээхэн талд нь тавиад өчгөд бол энэ бол хангалттай бараг 4 айлын бүтэн жил байтах бараг жил гарны хэрэгцээ болоход нэг кольцоо чүүсрэл нэг 200 сая төгрөг л баг шүү дээ. Ингээ ажлын үстэйгээ ингээ хаад энэ бол зүгээр яг энгийн нэг айлын бол бараг маш хямд зардлаар хийх боломжтой ийм л шийдэл болов гэж бодсон. За баярлаа. За одоо юу вэ? Ер нь бол одоо нэг санхүүжилтийн схемийг дараа нь яриад эхэлнэ. За дээрэс нь бизнесийн боломжуудын талаар бас дахиад биднэрт лекц байгаа. Тэгээ тэднийг үзээд ирэхлээр дахиад та бүхэн нөгөө ажилласан юмн дээр анализ дүгнэлт хийх боломж дахиад гарч ирнэ.